Модон тагш сургамжид үлгэр. Хөөгшөрч ядарсан нэгэн өвгөн өөрийн хүү болон бэр 4 настай аж хүүгийн хамт амьдардаг байлаа. Өвгөний нас өндөр болж, гар хөлн салгалж, нүд нь муу харж, бүхтийж явдаг болсон байв. Эдний гэр бүлийнхэн оройн хоолоо идэхдээ бүгдээрээ ширээ тойрон суудаг заншилтай. Гэвч өвгөний гар нь салгалж, хараа нь муудсан учраас хоол цайгаа асгаж сутгаж, халбага унгаж, ширээн дээр байгаа аяг тавгийг санамсаргүй түлхэж, ойр орчмоо бохирдуулж орхино. Үүнд хүү бэр хоёр нь ихэд бухимддаг байвгэн. Нэгэн удаа хүү нь уурлаж, "Ийм бохир байдлаас үндэ залхаж гүйцлээ" гээд эхнэртэйгээ ярилцаад өвгөнийг ганцаарнг нь өрөөний мухарт нэгэн жижигхэн ширээний ард суулгаж, хоолыг нь модон тагшинд хийж өгөх болжээ. Гэрийнхэн ширээний ард баяр хөөртэйгээр хоолдог байхад хөөрхий өвгөн ганцаараа өрөөний мухарт чимээгүйхэн сууна. Бэр нь хаяахан өвгөний сууж байгаа зүгт нүдний булангаараа харахад өвгөний харцыг даган нулимс урсдаг байлаа. Энэ явдлаас хойш гэрийнхний өвгөнтэй ярьдаг ганц үг нь аяг халбага унгаахт нь хашгирч загиндаг хараалын үг болон хувирсан юм. Энэ байдлыг тэдний 4 настай хүн чимээгүйхэн харан сууна. Нэгэн орой гэрийн эзэн бяцхан хүүгээ шалан дээр нэгэн модны үндэстэй зууралдан их л завгүй байхыг анзаарлаа. Тэгээд хүүгээсээ илдэхнэр "Миний хүү чинь юу хийж байгаа юм те?" гэхэд хүүн "Би ээжтэй хоёр зориулан модон тагш хийж байна. Та хоёр хөгшрөхөөрөө эндээс хоол идэн шүү дээ" гэж хүү гинэн томоогүй цангаараа хариулаад инээмсэглэн гарч одлоо. Эхнэр нөхөр хоёр тэр үед юу ч хэлэхээ мэдэхгүй зогссон чихтэй гацаж орхилоо. Тэдний нүдэнд нулимс цээлгэж байв. Хоорондоо юу ч яриагүй хэрнээ юу хийхээ сайн ухаарлаа. Тэр өрөө гэрийн эзэн хөгшин болсон аавыгаа гарн дээрээ өргөн өөрсдийн сууж хоололдог гэр бүлийнхээ ширээний ард суулгав. Үүнээс хойш өвгөн дахин гэр бүлийнхэнтэйгээ нэг ширээний ард хооллож, хоол цайгаа асгаж сутгаж байсан ч хүүхдүүд нь уурлаж бүх юмтаа болсон юм. Хүүхдийн нүд үнэхээр гэрхай. Тэд бүх зүйлийг олж харна, бүх зүйлийг сонсно, бүх зүйлийг яг л даган дуурайдаг. Хэрвээ бид гэр орондоо найрсаг дулаахан уур амьсгал бүрдүүлж чадвал хүүхдүүд маань ч гэсэн хожим хойно гэр бүлдээ сайхан уур амьсгал бүрдүүлэх болно. Ухаанд эцэг эхчүүд минь үүнийг өдөр бүр өөрийн бодолдоо тунгаан бодож хүүхдүүдийнхээ амьдралын суурийг одооноос тавьж эхлээрэй. Бүгдээрээ бусдад сайхан үлгэр дуурайл үзүүлж зөв жишээ болж амьдрцгаая.